5 жилийн үндсэн чиглэл бол шинэ итгэл, эрс шинтгэл гэсэн юм зорилгоор энэ зогц 8 үндсэн чиглэлээр 10 реформыг хэрэгжүүлэхийг зорьсон. Нэгдүгээр хүний хөгжил бол хамгийн том мега реформ байна. Хоёрдугаар засаглал болон захим шинтгэл. Засаглалын шинтгэл. Төрийн алба, хүн суртал, авилга хэлэх бол засаглалын эр шинжилт хий. За үнэт зүйлтэй нийгэм бай. Нийгмийн хөгжил үнэт зүйлтэй үнэт зүйлийн одоо нэгдмэл үнэт зүйлтэй Монгол мөрөөдөл хүсэл тэмүүлэлтэй нэгтгэсэн. Эдийн засгийн бүтцийн шинжилт хий. Саяны яриад байгаа энэ эдийн засгийн хамаарлыг бууруулсан зохис шинжил хий. Байгаль орчин ногоон хөгжлийн шинтгэл бол дэлхийн нийтийн шаардлага болж байна. Агаар усны бохирдлоос хуулаад цөлжилт, ганц удын эрсдэл, ногоон хөгжлийн бодлого дэлхийн нийтийн шаардлага болж байгаа. 6 дугаарт бүс нутгийн хөгжлийн шинжил, бүсчилсэн хөгжлийн шинжил, Улаанбаатар ус болох гэдэг. Энийг яаж төвлөрлийг сааруулах гэсэн зохис шинжил. За үндэсний өрсөлдөх чадварын шинжил, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол байх шинжил. За шинжлэх ухаан, оюуны одоо хиймэл оюун ухааны шинтгэл, аж үйлдвэрийн 4-р хувьсгал буюу технологийн 4-р хувьсгалын ир үед цөөн хүн амтай уламж уудам газар нутгтай улс орон технологийн дэвшлиг оновчтой ашиглаж чадвал экспонент хөгжлийн загвараар шинэ эдийн засгийн онолоор өсрөнгөө хөгжиж болно гэсэн энэ бодлогод уурсан шинжлэх ухааны юм хөгжлийн ийм 8 чиглэлээр 10 загц реформыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.